Хүмүүс ихэвчлэн өөрийнхөө дээр хөлбөр болохын тулд дасгал хийдэг байх, дэглэм ярьдаг байх, тэгээд ном уншдаг байх. Гэхдээ subconscious program буюу даалт ухамсарын яг адилхан програмтай бол хүн сарын дараа, яг хичээвэл жилийн дараа яг буцаад эхэлсэн байрандаа очдог байхгүй юу? Тэгээд миний хувьд тэрийг даван туулах, яг өөрийнхөө дээр хөлбөр болохын тулд хийх зүйл бол тэмдэглэл хөтлөх. Тэгээд тэмдэглэл хөтлөх гэдэг нь хүн болгонд амар өөр утгатай баг. Миний хувьд тэмдэглэл хөтлөх гэдэг нь ерөөдөө амар замбраагүй. Яг л тархин дотор байгаа бодлоод угаасаа амар замбраагүй шүү дээ. Тэрийгээ тэгээд өөрийнхөө айдас, өөрийнхөө бодол бүх юмдаа нийлүүлээд дэвтэр дээрээ ингэж бичих бол миний хувьд тэмдэглэл хөтлөх гэдэг. Тэгээд миний journaling ecosystem буюу миний тэмдэглэлийн дэвтрүүдийг харуул ерөөдөө энэ миний өдөр тутамдаа бичдэг дэвтэр. Тэгээд гэртээ байвал эсвэл гадагшаа удаан явдаг ч юм уу. Тэгвэл би яг энэ дэвтрийг авч явдаг. Энэ дэвтэр болохоор мужиг. Тэгээ мужигийн дэвтэрнүүдэд амар дуртай. Тэгээд хөвчлэн зүгээр замбраагүй байх туртай учраас юм хоосон удснууд төр бичдэг. Тэрвээ би гадуур найзандаа хонох ч юм уу эсвэл зүгээр гадуур явж ивэл би жижиг дэвтрээ авч явдаг. Яагаад гэвэл бичмээргүй гарвал зүгээр зүгнээсээ аваад дээр нь биччихдэг. Яагаад тэмдэглэл бичих надад чухал санагддаг вэ гэвэл хүн өдөр тутамдаа яг өмнөх өдрийнхөө бодлуудыг яг давтаж боддог байхгүй юу? Ерөнхийдөө бол 95% даалт ухамсартай байгаа бодлуудыг яг маргааш нь тэрний маргааш дахин боддог. Тийм учраас хүн яаж хичээсэн, ямар ч үйлдэлээ өөрчилсөн, өөрчлөгдөд амар хэцүү байдаг байхгүй юу? Тийм учраас яг дэвтэр дээр тэр давтагдаг бодлуудаа бичээд хараад яг ямар бодлууд намайг хязгаарлалтыг ойлгочвол хүн өөрчлөгдөд амар амархан болдог. Тэгээ миний хувьд бол дэвтэр хөтлөх хэдэн аргууд байдаг. Хамгийн ихний арга бол the artist's way буюу ийм workbook дээр нь ажиллаа явдаг дэвтэр. Гэтэ энэ дээр би бичдэг. Artist's way-ийг яаж ашигладаг вэ гэвэл morning page гэдэг юм байдаг хгүй юу? Орчуулагдвал өглөөний хуудас. Тэр нь яг ихээр өглөө дэвтэр цагаас аваад сэрдэг цагаас 15 минутын өмнө сэрээд ер нь бол 3 нүгэр юм бичих. Тэгээд бичиж байгаа зүйл чинь ямар ч утга илэрхийлэх албагүй зүгээр дотор байгаа бүх бодол, бүх санаа зүгээр бичих юм олдохгүйсэн ч гэсэн ерөнхийдөө бол хүнд бичих юм олддог байхгүй юу? Би хэрвээ бичих юм олдохгүй бол өөр хүний амьдралаар өөрийгөө амьдарч байгаа юм шиг бичдэг. Жишээлбэл би Парист дуучин байсан бол миний амьдрал ямар харагдах вэ ч юм уу. Тэгээд анх ерөөсөө хэрэггүй юм хийгээд байгаа юм шиг, хэрэггүй юм цаг өрөөд байгаа юм санагдаж магадгүй ч гэсэн энэ бол 100% ажилтдаг. Энэ бол өөрийнхөө бүтээл санааг тэлэхэд эсвэл хэрэггүй бодлуудаа тэрхнээсээ авч хайхад ер нь бол маш хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэгээд хоёр дахь арга нь болохоор gratitude journaling буюу өглөөс ирээд амьдралдаа талархж байгаа 3 зүйлсээ бичдэг. Тэгээд хүмүүс бодохдоо ер нь бол нэг тийм өдөрт амьдрал талархаад байх тийм их юм байд юм уу гэж боддог байхгүй юу? Амьдрал талархахын тулд нэг тийм дандаа том зүйлс тохиох хэрэгтэй юм шиг. Яг үндэ зүгээр өглөө уусан кофе, өглөөний цай, эсвэл зүгээр баг орой 10 цаг тасралтгүй гоё унтсандаа баярлаач гэж талархал илэрхийлж болдог. Тэр нь яг юунд хэрэгтэй вэ гэхээр хүн өдөр тутам талархал илэрхийлэх зүйл олоод байвал хүний тарих ер нь өдөр тутамдаа нэг тийм эерэг юмнуудыг хайдаг болчдөг. Ерөнхийдөө бол тархины холбоосуудыг эерэг юм харахад чиглүүлж өгч гэн гэсэн үг. Тэгээд энэ нь бол манифест хийхийн хамгийн анхны алхам. Хүмүүс тэрийг ойлгодгүй. Гэтэ тэрний талаар дараа арай жоохон дэлгэрэнгүй ярих бах. Тэгээд 3 дахь арга нь болохоор prompt journaling буюу миний хувьд даалт ухамсарыг уудлах, асуултанд хариулах гэж боддог. Яагаад гэвэл жишээлбэл чи юунаас айдаг вэ гэдэг асуулт харахад би яг үндэ өдөр тутам тэрийг бодож үзээгүй л ахгүй юу. Тийм учраас суугаад даалт ухамсараас асуугаад тэрэнд хариулах гад ингээ бодосооно гэдэг нь миний хувьд даалт ухамсарыг уудлах гэж бодож байгаа. Prompt journal хийх асуултнуудаа интернетээс харж болно. Эсвэл Pinterest дээр зөндөө байдаг.
Яагаад миний ашиглаж байгаа аргууд хөвчлэн өглөө байгаа вэ гэхээр өглөө хүний тарих арай өөр төлөвлөгөөн дээр ажилладаг. Одоо бета, альфа, тета гэдэг янз бүрийн төлөвлөгөөнүүд байдаг байхгүй юу? Өглөө хүнд дөнгөж сэрэхэд тэгээ орой унтах төхөөр хүний тарих тета буюу арай жоохон удаан төлөвлөгөөн рүү шилждэг. Тэр үед хүн илүү их дотроосоо бодлуудаа гаргаж одоо өөртөө шин зүйлс итгүүлэх ч юм уу тий. Жишээлбэл чи өөрийгөө хангалтгүй гэж боддог бол яг тэр үед би өөртөө хангалттай. Яг би өөртөө үнэхээр хангалттай. Чи мундаг энэ төр гэж хэлвэл чиний дотор арай орох магадaltaй гэсэн үг байхгүй юу? Арай жоохон хялбараар хэлэх юм бол тийм учраас ерөнхийдөө тэмдэглэл хөтлөх гэдэг нь зүгээр ч нэг цагаа өрөөд байгаа юм биш. Зүгээр ч нэг дэвтэр дээр юм бичээд байгаа юм биш. Энэ бол яг өөрийгөө дотроос нь таниад ямар бодлууд намайг хязгаарладаг вэ, ямар айдсууд надад байдаг вэ гэдгийг хараад үнэхээр хүсэж байгаа ирээдүгийнхээ төлөө том алхмууд ихэд надад үнэхээр хэрэгтэй юм шиг санагддаг. Хэрвээ миний хувьд боддог байхгүй, хэрвээ хүн өөрийгөө хүртэх ёсгүй, би тийм байх эрхгүй гэж боддог бол тийм юм нь ирсэн ч гэсэн хүмүүс тэрийг ойлгохгүй тэрийг алдчихдаг. Казинод жишээлбэл амар их мөнгө удсан хүмүүсийн хөрөнгөө алдах хувь нь бараг 90-с дэше байдаг штеп. Яагаад тэгж ийнэ гэвэл тэр хүнд тэр их хөрөнгийг дийлэх тийм майндсет суугаагүй. Яг үүндээ өөрийгөө дотроо хүртэх хэрэггүй ч юм уу, тийм их мөнгнөөс айдаг хүн байж болно штеп. Эдгээр практисууд хүнийг үгээр илэрхийлэхийн аргагүйгээр эргээр өөрчилдөг. Тийм учраас 2026 онд өөртөө байгаа дэвтэр дээрээ эсвэл өөртөө маш их таалагдж байгаа дэвтрээ аваад тэгээд үзэг аваад өөрийнхөө ядаж бодлыг дотроосоо сонсоод би өнөөдөр надаа юу мэдрэгч байна гэдгээ зүгээр дэвтэр дээр ганц ч удаа болтгоо бичиж үзээсэй гэж бодож байна. Хэрвээ өөрийнхөө амьдралд ганц ч болтгоо өөрчлөлт хиймээр байгаа л хүн хийж байгаа зүйлсээ өөрчлөхөөс өмнө дотроо байгаа бодол болон сэтгэл хөдлөлөө удирдах сурах нь чухал учраас тэмдэглэл хөтлөх бол надаа хүмүүсийн дээр хөлбөр болохын тулд хамгийн ихэнд хийж үзээсэй гэж боддог зүйл учраас та заавал хийж үзээрэй. Баярлалаа.